Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Улс төрийн намын шинжилгээ асуудлаар хийж байгаа цуврал ярилцлагынхаа дараагийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тогтож ярилцах гэж байна. Тэгэхээр 2019 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж тусгасан. Тэгэхээр энэ заалт өөрөө ямар үр дүн дагуулах ёстой юм? Дэлхийн жишг ямар байдгийг бид нар энэ бэлэн үү гэдэг асуудлаар би өнөөдөр дахин хоёр судлаач эмэгтэйтэй ярилцах гэж байна. За тэгэхээр би дахиад судалгаанаасаа асуултаа эхлэе гэж бодож байна л да. Энэ хамгийн сүүлд хийгдсэн улс төрийн намын шинжилгээ асуудлаар судалгаанд бол оролцсон хүмүүс улс төрийн намуудад төрөөс санхүүжилт өгөх нь зөв үү гэдэг дээр 51.7% нь ерөөсөө буруу гэж хариулсан байна. 31.9% нь мэдэхгүй, 16.3% нь харин зөв гэж хариулсан байгаа байхгүй. Тэгэхээр нийт иргэдийн хувьд бол судалгаанаас харахад бол намуудад санхүүжилт өгөхийг ерөөсөө эсэргүүцээд байгаа юм биш үү? Тэгэхээр улс төрийн нам бол нэгдүгээрт бол одоо ард иргэдийн санаа бодол дээр боловсруулалт хийгээд хэмэд за гэд бодлого боловсруулдаг. Тэгэхээр тэр нь улс төрийн нам маань тодорхой хэмжээнд бүтцтэй байх ёстой, улс төрийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх ёстой гэсэн. Инхээр энд яах нь мөнгө хэрэгтэй. Нэгдүгээр цалин өгнө гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг тэр санхүүжилтийг хаанаас авах вэ? Хандив болон гишүүдээс аваад хүрэхгүй байж бас болно. Эсвэл хандив аваад гишүүдээс ч юм уу дэмжлэг аваад явхаар тэр нь явцсан хүрээнд бодлого боловсруулдаг байж болно. Тодорхой бүлэгт үйлчлэх хууль батлахыг үгүйсэхгүй. Тэгэхээр түүнийг ангид байлгахын тулд зайлшгүй одоо төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. За төрөөс дэмжлэг үзүүлээд түүнийгээ давхар хянах процесс хийгдэх ёстой. Учир шалтгаан юу гэх юм бол улс төрийн нам өөрөө төрийн эрхэнд гардаг ийм институт. Тийм учраас тэр байгууллага маань өөрөө ардчилсан байх, шудраг байх, ил тод байх гэдэг ч юм уу. Яг энэ одоо бүх одоо үнд зүйлээ хангасан байгууллага байхын тулд тэр мөнгө санхүүжилтийн асуудал нь өөрөө аль болох эрүүл байх ёстой. Тэгэхээр эрүүл байлгахын тулд л түүний хяналт хийх одоо механизм нь төрөөс санхүүжилт хийгээд ч болтоо хянах гэдэг асуудал яригдж байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол одоо ард иргэдийн дунд ягаад эсрэг одоо байр суурьтай байна гэх юм бол улс төрийн нам өөрөө санхүүжилт авснаар юу хийх нь тодорхой бус байна гэсэн үг байхгүй. Ягаад санхүүжилтийг хянах ёстой гэдгээс ойлгохгүй байна гэсэн. Тэгэхээр үүнийг нь хянах механизм нь одоо улс төрийн намын тухай хуулиар орж ирж байгаамаа гэсэн санаал энэ нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа. Төрийн бодлогыг боловсруулах, иргэдийн төлөө ажиллах, улс орны хөгжлийг тодорхойлохын бодлогыг гаргадаг нам байхын тулд төрийн санхүүжилтийг олгодог жишээг бол сүүлийн үед түгээмэл ажиглагддаг болсон. За манай улсын хувьд бол яг энэ зохицуулалт бол явж байгаа. Гэхдээ төрийн санхүүжилт гэдэг нь нөгөө иргэдийн одоо татварын мөнгнөөс бүрдэж байгаа учраас иргэд энэ дээр ихэнх үедээ иргэд энэ дээр одоо ойлгохгүй байх, эсэргүүцэх юм хандлага бол ажиглагддаг. Гэхдээ төрийн санхүүжилтийн хамгийн гол одоо зорилго нь бол ерөөсөө тэр улс төрийн нам хэрвээ төрөөс мөнгө олгоод санхүүжилт олгоод хяналтыг сайн тавьж чадахгүй бол улс төрийн нам тэр дотоод ардчилтаа болох тухайн улс орны тэр ардчилсан энэ тогтолцоог одоо хойшин татах ямар нэгэн авилга гэмт хэргийн бүлэглэл улс төрийн ашиг сонирхол тэнд орж ирэх ийм одоо сөрөг зүйлүүд байдаг учраас төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгоод түүнийгээ төр болон төрийн бус байгууллага иргэдтэй гишүүдийн хамтын оролцоотойгоор хяндаг. Тэгээд улс төрийн намаа цааш нь бодлогын нам байх чиглэлд нь явуулдаг ийм туршлагууд бол байдаг. Яг судлаачдын зүгээс бол та хоёрын яриаг сонсохоор ийм хандлага байдаг, энэ лүү бид нар явах хэрэгтэй гэж яриад байна л да. Би яг сэтгүүлчний хувьд өнөөдрийн болж байгаа байдлыг зүгээр хэлье л да. Өнөөдөр 760 сая төгрөг улсын их хурлын гишүүнд одоо төрөөс олгож байгаа санхүүжилтийн гол хэлбэр энэ шүү дээ, тийм ээ. 760 сая төгрөг очиж байгаа. Тэрний 630 сая нь Монгол Ардын намд очиж байгаа. Энэ мөнгөний тайланг тэгвэл хаана юунд зарцуулагдж байгаа бид нар яаж мэдж байгаа? Улс төрийн одоо байгаа тийм ээ улс төрийн намын тухай хуулиар бол нам санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэн нийтэд мэдээлнэ гэсэн юм зохицуулт байдаг. Гэхдээ манай улс төрийн намуудын хувьд бол намын өдөр тутмын үйл ажиллагааны одоо санхүүгийн тайланг иргэдэд тийм сонгогчдод бол ерөөсөө мэдээлэхгүй байгаа. Зөвхөн одоо сонгуулийн тухай хуулиараа сонгуулийн одоо үйл ажиллагаанд оролцсон нам нэр дэвшигчдийн санхүүгийн тайлан бол бидэнд нээлттэй болж байгаа. Гэхдээ
үнэн боддороо тайлагнаж гэнэ үгүй юу гэдэгт бол бид нар эргэлзэж байгаа байна. Тэр санхүүжилтийн тодорхой ямар хувьдыг тийм ээ ямар зүйлд зарцуулж байгаа. Ядаж тэр нам улс орны одоо боловсролын бодлогыг юм уу эсвэл эрүүл мэндийн салбарын одоо бодлогыг тодорхойлохдоо тэр авж байгаа 760 сая төгрөг тийм ээ нэг жилд авж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний хэдэн хувийг тэр салбарын бодлого руу чиглүүлж байгаа юм бэ гэдэг хяналт ерөөсөө биднэрт байхгүй. Мэдээлэл биднэрт ил тод биш байна л да. Тэгээ ер нь бол тэр өгж байгаа төрөөс өгж байгаа санхүүжилтийн 50% бол тойрогт одоо бас зарцуулагдах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь ч гэсэндээ одоо хийгдэж нүггүй гэдэг нь тодорхой бас байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эн чинь өөрөө улс төрийн санхүүжилт өөрөө ил тод биш байна. Зориул зарцуулалт нь өөрөө хяналтгүй байна гэдэг чинь маш аюултай гэсэн үг. Тэгэхээр сая ярьж энэ улс төрийн одоо өдөр тутмын үйл ажиллагаа улс төрийн намын дээр сонгуулийн ингээд ийм хоёр том санхүүжилтэнд явагдаад байна. Тэгэхээр энэ хоёрыг хянах процесс бол хийгдэж явах ёстой. Олон улс яадгүй гэх юм бол яг санхүүгийн тайлагнах хугацаанд тайлагнадаг буюу улирал тутам байх ёстой. Тэр нь бол улс төрийн нам одоо байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр одоо зарцуулагдж байгаа бүх санхүүжилт болон мөнгөний урсгал бол ил тод байх ёстой. Тэгжиж тэнд цэвэр одоо өрсөлдөөн, шудраг ас гэдэг зүйл чинь оршно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг бол манайх бол энэ хуулиар бол маш тодорхой зааж өгөх ёстой. Яагаад тайлгнах ёстой вэ гэдгээ ч гэсэндээ улс төрчид бол өөрсдөө ойлгох ёстой. Одоо бүгдээрээ тэр улс төрийн нам руу цутгаж байгаа гэдээ хашлтан дотор хэлчихээ л да. Тэр мөнгөний хэсгүүдийг нэрлэх гээд үзье. Тодорхой бизнесийн бүлэг, дэмжигчид, намын гишүүд, за хуулийн лобби хийгчдийн бүлэгч гэдэг юм уу те. Ерөөсөө улс төрийн намын санхүүжилтэд энэ бүх юмыг яаж зааж өгч явах ёстой юм. За улс төрийн намын тухай хуулиар бол хувь хүн 1 сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгийн хандив өгч болно. Гэтэл нөгөө талдаа сонгуулийн тухай хуулиар бол хувь хүн одоо 3 сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хандив өгч болно гэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө манай одоо хуулиудын хоорондын уялдаагүй байдлыг харуулж байгаа. Хоёр өөр тоо байгаа юм. Тий, хоёр өөр тоо. Тэгээд сонгуул болохоос өмнөх хугацаанд улс төрийн намд бол хуулийн этгээд одоо жил болгон тэр хандивыг өгөх 10 сая төгрөгийг өгөх боломжтой. Гэтэл сонгуулийн тухай хуулиараа сонгуулийн жилдээ бол 15 сая төгрөгийг дахиад өгөх боломжтой. Ийм зохицуулт байгаа. Ер нь бол дэлхийн нийтийн жишг бол та сая хэллээ те. Хуулийн этгээдийн хандивыг хориглох тал руугаа явж байгаа. Манайд хийгдэж байгаа судалгаанууд дээр бол энэ зөвлөмжийг байнга өгдөг. Гэтэл нөгөө Монгол дахь улс төрийн намуудын эсвэл тухайн нэр дэвшигчдийн хувьд тэр санхүүжилт бүрдүүлэх ялангуяа сонгуул гэдэг чинь өөрөө асар их хэмжээний мөнгөний уралдаан болцсон манад. Тийм учраас тэр их хандивыг цуглуулахын тулд ялангуяа том хандивлагчдын мөнгө бол тэр үндсэн санхүүжилтанд бол их том байр суурьтай орж ирээд байгаа. Тэгээд манад нөгөө хуулийн үндэслэлээс хуулийн этгээд бол ер нь л одоо тогтмол байж ирсэн. Хуулийн этгээд тухайн одоо намд их хэмжээний мөнгийг те ингээ өгснөөрөө эргээд дараа нь өөрт нь одоо ашигтай хууль батлуулах ямар нэгэн одоо тендер сонгон шалгаруулалтан дээр давуу эрх хэдлэх зэрэг ийм сөрөг талууд бол маш их байдаг. Хин мөнгийг гаргана тэр одоо хүснэл захиална гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм байдалд оруулахгүй байх нь өөрөө тэр улс төрийн санхүүжилт буюу хандийг өгж байгаа хандивлагч нар хэн байх вэ гэдгийг бол хуульд тодорхой зааж өгөх ёстой. Жишээлх юм бол одоо нөгөө тендер, улсын тендер авсан тийм компани ах юм бол сонгуулийн жил болоход тодорхой хугацаа заагаад өгөхгүй байх гэдэг ч юм уу. Энэ зохицуултуудыг бол заашгүй оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол тэр чинь нөгөө захиалагчдаа л үйлчилчихнэ гэсэн үг. Тэгэхээр гадаадд бол одоо улс орнуудад бол яг тэр хандивын сан бол тустай байгаад түүнд ямар зорилтоор орж ирж байгаа юм. Тэр хандив өгч байгуулга нь өөрөө жишээл өртөө байгуулга байгаа юм уу, тендертэй байгуулга байгаа юм уу, гадны одоо санхүүжилттэй байгуулга байгаа юм гэдэг бүх зүйлийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр манайд ч гэсэн яг ингэж заах хэрэгтэй. Хандивлагч хэн байх юм, хэмжээ хэр байх юм, ямар одоо этгээд хандивлах ёстой юм бэ гэдгийг тодорхой зааж өгөөд тэр нь өөрөө тайлгнадаг байх, хандивлж байгаа иргэний мэдээлэл нь тодорхой байх гэдэг бүх зүйл нь тодорхой байхгүй бол одоо юу гэдэг ил тод байдал дахиад алдагдаад эхэлнэ гэсэн үг. Өнөөдөр ерөөсө тодорхой юм алга. Намын санхүүжилт, намын энэ тайлагналын асуудалд шилэн данс байтугай одоо улирал тутамд аудит орж явах ёстой гэдэг үг бол тэдний маш их дургу хүрэх баг. Хэр билээ?
Одоо ингээд улс төрийн намын санхүүжилтийг бид нар хянах ёстой, бүгд оролцох ёстой, тэ зөв одоо олон улсын жишг хандлага руу явах ёстой. Энэ манад маш их тулгамдсан байна гэдгийг судлаачид, тэ иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намууд, нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ ярьдаг. Бид нар одоо энийг маш олон жил ярьсан. За намын тухай хуулийн төслийг аль одоо нэлээд олон жилийн өмнөөс тэ ингээл зөв чиглэл рүү нь явуулах гал маш олон байгууллага судлаачид энэ дээр байнга л ажиллаж байгаа. Гэтэл манай нөгөө том улс төрийн намууд энэ дээр ямар ч одоо улс төрийн эр зориг гаргаж тэ сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй байна. Аль болох өөрсдөө ашигтай энэ сонгуулийн тогтолцоог маш олон сонгуул дээр өргөжлүүлж явууллаа. Санхүү одоо тэр тэдгээр намууд улс төрд ингээ парламентод дахин сонгогдоод тэ олох болоод байх нөхцөл нь өөрөө улс төрийн намын санхүүжилт гэдгийг тэд нар бүгдээрээ мэдж байгаа. Маш их хэмжээний санхүүжилтийг авж гин, төвлөрүүлж гин. Тэгээ сонгуулийн бус үед ч иргэдийн саналыг авах одоо үйл ажиллагаанууд тогтмол хийж гин. Энэ улам бүр нарийсж гин тэ. Манад санал худалдаа авалтын одоо энэ манай улсад ингээ явагдаад байгаа жишээ кейсүүд нь яг одоо тэр Африкийн юм уу Мексикийн бүр нөгөө ардчлан ингээд дороотоод уналтанд орсон, иргэд нь маш ядуу тий боловсралгүй байгаа энэ улсуудад явагдаж байгаа санал худалдаа авалтын одоо хэлбэрүүдтэй яг адилхан хэмжээнд очижчихсан. За дээрээс нь сонгуулийн үеийн одоо тэр кампанит ажилдаа зарцуулж байгаа тэр санхүүгийн их усрээ олж авж байгаа, тайлагнаж байгаа, хяналт тавьж байгаа энэ процесс нь өөрөө ийм одоо дорой те ийм одоо хүчгүй сул ямар ч хяналтгүй ил тод одоо биднэрттэй сонгогчдод ил тод биш байгаа энэ зүйлээс манай энэ томоохон улс төрийн намууд бол өөрсдийн эр зоригоороо татгалзах энийгээ ил тод болгох ийм үйл ажиллагаануудыг хийх юм бол нөгөө улс төрийн намуудад нэр дэвшигчдэд иргэд итгэл хүлээлгэхгүй байгаа энэ дүр зураг бол өөрчлөгдөж сайжрах байхаа зөвхөн төрийн санхүүжилтийг тий одоо тайлагнах гэдэг асуудал байж байгаа. Тэгэхээр энэ бол үгүй. Бүх санхүүжилтийг бол тайлагнах. Бүх мөнгөний урсгалыг л тайлагнах ёстой. Тэгжээж л тэр одоо цэвэр итгэл даа. За нөгөө талаас бол юу гэх юм бол энэ нөгөө нэг бас манайд ч нэг олон намын систем маань бүрэлдэж тогтохын тулд бас энэ төрийн санхүүжилт маань бас жижиг намууд л бас явагдах боломжтой юм одоо хуулийн шинжилсэнтэй төсөл бол явагдаж байгаа. Энийг гэсэн доо босох оноо зааж өгөөд заавал одоо парламентын суудлаа авч чадахгүй байсан ч гэсэндээ тодорхой хувийн босго авчвал улс төрийн намуудаар тий жижиг намууд хөгжиж байгаа намуудад бол ингээд төрийн санхүүжилт очно гэх. Тэгэхээр зэрэг энэ том нам жижиг нам хоёрын балансыг ингэж ойртуулах боломжтой гэх юм уу? Олон намын систем үнэхээр тогтох боломжтой зүйл бол бүх одоо мөнгөний урсгалаа тайлагнах. Тэгэхээр энэ дээр бол улс төрийн одоо намууд бол эр зориг гаргах хэрэгтэй. Тийм ээ ялангуяа эрх баригч нар. Юу гэх юм бол мөнгөний урсгал нь өөрөө ил тод байх нь иргэдийн дэмжлэг авах арчилтанд үнэхээр байна гэдэг одоо тэр ихтгэл үнэмшлийг баталгаажуулж өгөх зүйл учраас энэ ирээдүйд биднэрт хэрэгтэй зүйл учраас тийм ээ өнөөдөр биш ирээдүгөө харжуул тийм шийдвэр заашгүй гаргах ёстой. Тэгэхээр аудитын тайлан улир тутам хийгдэх ёстой. Тэр шилэн дансны хууль бол улс төрийн намд үйлчлэх ёстой. Сая хэлж байгаа тийм 24 цагийн турш гэдэг ч юм уу одоо тэр вебсайт дээр байрлаж авах ёстой. Тэр иргэдэд тэр хяналт тавих боломж нээлттэй байх ёстой гэд энэ бүх зүйлсийг бол заашгүй зохицуулах ер нь хийгдэх ёстой л гэсэн үг. Нэгэнт сая өөрөө бүх намуудад тодорхой босго шалгуураар санхүүжилт хийгдэх ёстой гэдэгчлээ шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол зөвхөн одоо парламент судалтай 2 намын тухай, 3 намын тухай ч юм ярихгүй л дээ. Тэр босго нь ямар байх вэ? Ямар шалгуур үйжээж энэ одоо 35 намаас аль нь ямар шалгуураар төрөө санхүүжилт авах вэ? Бид нар бол мөнгөний дүү ярихгүй байгаа шүү дээ. Энэ дээр нэг асуудал гарч ирдэг нь тэгвэл би улс төрийн нам байгуулад те төрөөс адилхан санхүүжилт аваад аяа гэдэг ийм ойлголт бас нэг талдаа гарч ирдэг. Гэтэл тэр төрөөс олгож байгаа санхүүжилт маань өөрөө тухайн улс төрийн нам засгийн эрхийг авахын төлөө сонгуульд шударгаар оролцдог. Дээрээс нь нийт сонгогчдын тодорхой хувийн одоо босго буюу хувийг тий одоо манай жишээ нь 3% юм уу 1% асуудал яригддаг. Тэгэхээр 3% саналыг авсан улс төрийн намд төрөөс санхүүжилт олгоод тэгээд цаашид нөгөө бодлогод нөлөөлөх ялангуяа одоо сөрөг хүчин байх ч гэдэг юм уу энэ зүйлийг нь дэмжиж явдаг. Нөгөө талаараа төрөөс санхүүжилт авж байгаа нь өөрөө тэр намыг хариуцлагажуулж байгаа.
дотоод ардчлалтай байх нөгөө ардчлалын суурь зарчмуудыг тэр нам дэмждэг, ойлгодог, тэ гишүүд дэмжигчтэн ч гэсэн түүнийг одоо мэдэж ухамсарлсан. Зөвхөн одоо тэр намын шийдвэр гаргах төвшний хүмүүс тэнд оролцоод шийдвэр гаргаад далд санхүүжилт аваад улс төрд юм уу сонгуульд маш их хэмжээгээр зарцуулаад олох болоод ороод ирэх биш. Тэрийг одоо хяналтанд оруулдаг. Тэ нам гэдэг чинь ямар институт юм бэ гэдгийг нь шийдэж өгөх одоо шийдэл нь болохоор төрийн санхүүжилт олгох гэдэг энэ зүйлэр бол чиглэгдээд байна. Тийм. Тэгэхээр бас нөгөө талаасаа бол энэ хувь босго тогтоож өгч байгаа чинь ямар одоо цаад цаанаа нь юу вэ гэх юм бол тэр улс төрийн нам хэр их өдөр тутам хөдөлмөрлж байна гэдгийг бас нэг одоо юу аахгүй тод одоо илрэл. Тэгэхээр нөгөө 35 нам байгаад яг гарч ирэхээр хэдхэн нам л одоо сонгуульд өрсөлддөг гэдэг зүйлийг чинь бас зохицуултанд давхар ингээд хийгдчихнэ гэсэн үг те. Үнэхээр улс төрийн одоо зорилготой үйл ажиллагаа хийх хүсэлтэй бол та өдөр тутам үйл ажиллагаа хийж чадчих нийт ард иргэдэд өөрсдийнхөө үзэл баримтлалыг танилцуулсныхаа хүчин дээр 1-3% саналыг авах боломжтой. Тэгэхээр энэ одоо улс төрийн хүчин маань цаашдаа бодлого нөлөөлөх юм бэ, төрийнхэнд гарч ирэх боломжтой юм байна. Тийм бол төр дэмжиж явъя гэдэг санаал цаана явж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энийг бол заашгүй одоо хийгдэх ёстой төрийн санхүүжилт бол одоо зохицуулт бол орж ирэх ёстой санкц мөн үү гэл мөнөөсөө мөн тийм. Тэгэхээр гадаад улс оронд бол бас энэ бол хийгддэг. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг яг энэ нэг хэсэг яриагаар ингээд төр завсарлая гэж бодож байна. Дараагийнхаа сэдвийг бид тэгвэл энэ улс төрийн намын санхүүжилтийг хэн хянах юм? Сонгуулийн ерөнхий хороо юм уу? Авилгатай тэмцэх газар юм уу? Дээд шүүх юм уу? Үндсэн хуулийн цэц юм уу? Биднэрт их олон вариант байгаад ах шиг байгаа. Аль нь зөв юм бэ гэдэг дээр санал бодлоо уралдуулж судлаачдын байр суурийг сонсъё гэж бодож байна.